Монголын дугуй холбооны хамт олон 2017 онд нийтдээ 37 тэмцээн уралдаан зохион явуулахаар төлөвлөд байна. Тус холбооноос зохион байгуулж байгаа энэ оны 13 дахь тэмцээн бол бага нас, өсвөр үе, залуучуудын насны ангилалд болсон засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. Тэмцээн Хүйн 7 удгийн зам дээр 2 өдрийн турш үргэлжилж, ганцаарчилсан цуваа гараа болон бөөн гараа гэсэн 2 ангиллаар улсын аваргууд тодорсон юм. Бага нас, өсвөр үе залуучуудын улсын аваргын тэмцээнд энэ жил 2 төрлийн гараанд давхарсан тоогоор 220 гаруй дугуйчин хур төчийг сорин уралдлаа. Тэмцээний бөөн гараанд нийтдээ 119 тамирчин оролцсноос бага насны буюу 13-аас 14 насны ангилалд Сүхбаатар аймгийн Шилийн богд клубын тамирчин Шүрэн Цэцэг, Жавхлан Батнаар аваргын алтан медалийн эзэд болжээ. Тэдний хувьд мөн ганцаарчилсан цуваа гарааны уралдаанд тус улсын аваргаар тодорсон байна. Харин өсвөр үеийн буюу 15-аас 16 насны ангилалд эмэгтэйчүүд 30 км үргэлжлэх замд тэвсэр төвчээрийг сориуралдаж, Төв аймгийн тамирчин Мишель 1 цаг 2 минут 30 секундэд нийт замыг тус амжилтаараа тэргүүн барьж чалгарч энэ жилийн улсын аваргаар тодорлоо. Сэтгэл маш өндөр байна. Би Төв аймгийн биеийн тамир спорт хорооноос оролддог. Өчигдрийн болох тэмцээнд би 2 дугаар байранд орсон. Цуваа гараатай тэмцээнд түрүүчийн уулын дугуйныхт нь болохоор 2 төрөлд нь хоёуланд нь хүрэл медаль авсан. Улсын аваргын тэмцээнд өмнө ямар амжилт гаргаж байна? Өмнө нь түрүү жил би 3 дугаар байранд орж ирсэн. Уулын дугуйгаар нь. Засмал замын дугуйн улсын аваргын тэмцээний ганцаарчилсан цуваа гарааны төрөлд 14 байгууллага клубын 97 тамирчин оролцсон байна. Улмаар залуучуудын ангилалд эмэгтэйчүүдээс сонгон хархан дүүргийн тамирчин Инхма тэргүүн байрыг эзэлсэн бол эрэгтэйчүүдийг мөн сонгон хархан дүүргийн тамирчин спортын мастер Аюу Шичэр тэргүүлж тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Би дугуй спортоор хичээлээд одоо 4 жил болж байна. Сонгон хархан дүүргийн өсвөрийн шгшээ багт мөнхөд тас талжуулагчтай баг дээр хичээлдэг. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Цуваа гараанд төрүүлсэн. Өмнө Азийн аваргын 4-р байртай. Тэгээд бас амжилтууд уулын дугуй улсын аварга болсон. Өсвөр насны ангиллалын тамирчдын уралдаанд Октос Атила клубын зол жаргал бүслийга манлайлж аваргын алтан медалийг хүртсэн бол сонгон хархан дүүргийн тамирчин Амар Төвшин хөвгүүд ангилалд улсын аваргаар тодорчээ. Ийхүү тэмцээний цуваа гараанд багийн дүнгээр Төв аймгийн Хөгшанц клуб тэргүүлж дархан элит сонгон хархан дүүргийн багууд удаах хориодод шалгарсан юм а.